За сайн байцгаана уу? Өнөөдөр өндөр үн цэнтэй эмэгтэй талаар ярилцъя гэж бодож байна. За эмэгтэй хүний үн цэн хаана оршдог вэ? Юунд байдаг вэ? Бас их сонирхолтой асуулт. Заавал юу бас үн цэнтэй байх ёстой ч юм уу? Үн цэн гэдэг зүйлийг заавал байлгаж байх шаардлагатай ч юм уу гэд нэг тийм бас нэг юу гэж боддгоо, онцолж бас боддгоо байсан. Тэгээд би болохоор зэрэг яг энэ талаар коучтэй болоод өөр дээрээ нэлийн одоо ажиллаж байгаа гэх юм уу? Ер нь л яг өөртөө ажиллаж бас дуусаагүй л байна. За тэгээд эмэгтэй хүний үн цэн бол яг өөр дотор оршдог юм байна гэдгийг бол ойлгосон. Хүн өөрийгөө юу гэж тодорхойлж, юу гэж харж тухайн эмэгтэйн алсын хараа зорилго нь юу вэ гэдэг тэр эмэгтэйг хэр үн цэнтэй вэ гэдгийг нь тодорхойлдог юм байна. За энэ хүйсэн дээр ч бас нэг заавал эмэгтэй гэхгүй эрэгтэй хүн дээр ч гэсэн тухайн эр хүний үн цэн алсын хараа зорилго одоо эрхэмлэж явдаг зүйл нь юу вэ гэдгээс тухайн хүний үн цэнээс харагддаг гэж бодож байна. Тэгээд та өөрийгөө хэн гэж тодорхойлдог вэ? Өөрийгөө хэн гэж бусдад харуулах дүр, өөртөө байх дүр хоёр бас их зөрүүтэй байгаад байдаг. Энэ хоёрыг нэг байлгах нь бас нэг талаараа их зөв юм шиг санагддаг. За би таад өөрийнхөө юм түүхээс одоо ярий. Түрүү жил би нэг залууд нэг инфлюенсер одоо болцсон байгаа. Одоо ч явахтаа ер нь нэг тийм байсан. Их сайхан зүйл ярьдаг, маш тонд ажгүй тийм залуудад оролж исэн. Тухайн хүний майнд нь надад маш их таалагддаг. Тэгээ одоо ч гэсэн их зөв юм бол ярьдаг. Уулна гэдэг. Нэг өдөр эмэгтэй хүний талаар ярихыг нь би сонссон юм л та. Тэгээд миний бүр шар хөдлөд. Тэр нь юу вэ гэхээр эмэгтэй хүний үн цэнийг өөрчлөх гэдэг юм уу? Сорилж болдог бараа шиг нэг тийм утгатай юм ярьсан. Тэгэхээр би үгүй шүү дээ, эмэгтэй хүний үн цэн чинь энэс илүү зүйл байдаг юм аа гэдгийг одоо баталж харуулах гэх юм чи одоо хайшин гэхдээ коучтэй болох хэвээр юм. Коучтэй болъё гэд тэгээ би яг энэ коуччтэйгээ танилцаад эмэгтэй хүн гэж юу хийм бэ? Өндөр үн цэнтэй эмэгтэй байхын тулд яах ёстой юм бэ гэд сургалтуудыг бол авсан. Тэгээд ер нь л тухайн мөчөөс хойш маш их явахтай ер нь хөөрхөн боломжийн тийм туулалтуудыг маш их эрдэм ном их суралцаж байна. Тэгээд одоо өөрийнхөө дүгнэлтийг хэлэх юм бол би хинбэгээ ойлгоод өөрийгөө тодорхойлсон хүн бол хамгийн дур булаан. Тэгээд хамгийн гол зүйл нь зоригтой байх. Эрэгтэйч бэ, эмэгтэйч бэ, өөрийн гэсэн зоригтой хүсэл мөрөөдөлтэй бол тэр бол хамгийн одоо хүчрхэг аавра. Бид нар ингээд нийгмийнч бэ, найзуудын хүрээлэлтч бэ. Өөрийн зориггүй ч юм уу байхаар тэр зүйлд автаа явцдаг. Өөрийн зоригтой яг энэ зүйлийн ард гарнаа ингэнэ гэд явах юм бол тэр бүхэн нийгэм, найз нөхөө, тайр дурлалыг өөртөө татдаг байх юм л те. Тэгэхээр хүн нэг ингэдэг юм байна. Бидний нөгөө амьд үлдэх одоо зүүн гэх юм уу тэр маань нэг ямар нэгэн зүйл рүү ингэж чиглэж идэг. За миний ярианууд зарим одоо ухагтхан ойлголтууд алдаатай байхыг бас үүсэхгүй шүү. Одоо төгс болохоо хүлээгээд байвал одоо энэ нас дуусчих байлгүй. Тэгэхээр
багч гэсэн алдаатай ч үгүй ч ярих сэтгэлээ ярьжлаа гэж бодсон. Тэгэхээр хүн амьд үлдэхийн тулд ямар нэгэн зүйл рүү одоо зүрхэнж гэх юм уу чиглэж байдаг. Тэр чиглэлийг одоо луучин гэж бодъё л да. Луучин хаашаа чиглүүлэх вэ гэдэг маш чухал. Одоо нэг юу байдаг штэ. За яг донтолт гэж бас хэлж болж юм. Obsessed болох гэж хэлж болж юм. Өөрийгөө гээх гэж хэлж болж юм. Өөрийгөө алдах гэдэг ч юм уу. За эдгээр зүйлс маань яг миний ажигласнаар юунаас болоод байна вэ гэхээр өөрийнхөө зорилгогүй байх эсвэл энэ бол яг л зорилгогүй байхаас л хамаардаг юм шиг санагддаг. Тэгээд нэг гоё үг гэдэг чинь холын зорилго байвал ойрын зовлон үгүй гэд. Холын зорилготой байвал ойрын зовлон байхгүй гэд. Тэр буруу хэлчихв. Гэтэ цаад санаа нь том зорилготой хүнд дэм жижиг саад бэрхшээл тэр бол юу ч биш. Энэ одоо яриагаараа зорилго ярих гэсэнгүү. Гэхдээ үн цэн гэдэг зүйл маань өөрийгөө хэн бэ гэж тодорхойлохоос эхэлж байгаа юм байна. Би бол одоо юу гэх юм. Би бол энэ зүйлийг хийх гэж төрсөн. Би бол хайрыг бусдад түгээх гэж төрсөн хүн. Тийм учраас би хайрыг ямар аргаар түгээх вэ гэд. Тэгээд тэр бол нэг арга налын явчихна. Гол зорилго маань би хайрыг бусдад түгээх ёстой юм байна. Би гэрэл болох ёстой юм байна гэдэг юм уу. Энэ зүйлийг хийхин тулд би ийм одоо юу гэдэг сургууль цэцэрлэг байгуулах ёстой юм байна гэд. Энэ нэг дотоод энэ үл яг нэг сүнсний зорилго ч гэх юм уу тэрнтэй бол нийцэж явдаг. Тэгэхээр яалтчгүй л юм ярихаар л сүнсний зорилго одоо сүнслэг байдал руу л орчод байгаа юм л та. Тэгээд ер нь өөрийнхөө зорилгыг олчихсан. За яг энэ бол миний зорилго юм байна гэд амьд үлдэх тэр нэг чиглэл луучин байгаа шүү дээ. Тэр луучингаа өөрийнхөө зорилго руугаа чиглүүлээд явхад энэ өөрөө маш тийм тухайн хүнийг үн цэнтэй болгодог. Өөрийнхөө сүнсний зорилго, өөрийнхөө биенийхээ энэ дэлхийд төрсөн үүргийг ухамсарлаад явхад энэ бол маш тийм татах хүч болдго юм байна. Тэрнээс биш зорилгогүйгээр маш сайхан гоо үзэсгэлэн гэдэг юм уу, хүч чадалч гэдэг юм уу. Тэтгэр зүйлүүд мань хайр болчиход ямар нэгэн зүйл рүү чиглэх. Одоо нөө би бас тэгтээс мэдгүй л л да. Зорилго гэдэг зүйл дээр би хитрхи анхаарал хандуулсан байгаад бас зүйлийг бас үүсгээд байвал бас болохгүй байх. Гэхдээ бид нар хүний ертөнцид дэлхий дээр ирээд ямар нэгэн үүрэг даалгавар, ямар нэгэн зорилго байж л таараа. Одоо тэгээ эндээс амьдтыг харсан, байгаль оршихуйн зохицлыг харсан, бие биенээсээ тэтгэгдэж, ургаж, нахиалж ингэж экосистем үүсдэг штеп. Нэг амьтад нь ихсээл ч юм уу, нэг амьтад нь хомсдол эхлээд байгалийн тэнцвэр алдагддаг. Байх ёстой тоо хэмжээндээ амьтад нь байгаа, байх ёстой тоо хэмжээндээ өвс ургамалд нь ургаа явахад дэлхий өөрөө өөрийгөө цэцэглээ явдагтай адилхан бид нар дэлхий дээр ирсэн бол тэдгээр сүнснийхээ зорилгыг биелүүлэх, өөрийн гал ирмэлзлээ олоо явах нь эмэгтэй хүнийг маш үзэсгэлэнтэй, увдстэй болгодог юм байна гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ ойлгож байна. Зорилго гэхээр бүтээн байгуулалт хийх тухай биш. Сая тийм мэдрэмж өгсөн бол өршөөгөөрэй.
зорилго гэдэг нь маань сайхан ээж байх, сайхан эмэгтэй байх. Яг би жоохон сүртэл зорилгоо тавьж ясан болохоос биш яг ингээ буугаад явах зүгээр л сайхан эмэгтэй байх л байгаад байгаа байхгүй. Сайхан эмэгтэй байх юм зорилготой бол эмэгтэй хүн ямар байх ёстой гэдэг үг бас жоохон хатуу сонсогдож магадгүй юм байна. Эмэгтэй хүн гэдэг хин ямар мах бодтой эрэгтэй хүнээс юугаараа ялгаатай ч гэдэг юм уу, байгалийн өвөгдөл гэж байна. Тэр зүйлүүдэд таних юм бол өөрийнхөө зорилго руу бол очино. Яг би өөрийгөө одоо жишээ нь одоо нөө яаж л хөдөлгөөн дээр тий би өмнө тверк юуны бүжгүүд энэ чинь бас их эрэгтэйлэг энергитэй бүжгүүд байсан мэл эмэгтэйлэг энергийн бүжгүүд belly dance Монголоос л биелгээч гэдэг юм уу, юм уян алархай эрчмийн юм сүлжээний донд юм аяар ингэж хөдөлж тааз бүслэхийг ингэж хөдлөгдөг бүжгийнтэй бол эмэгтэй энергийг сэргээдэг, эмэгтэйлэг байлгадаг, эмэгтэй мөн чанараа илүү танихад тусалдаг байгаа. Тийм байна. За өөр чинь өөрийнхөө хүлээн зөвшөөрөх өндөр одоо эмэгтэй хүний үн цэнийг тодорхойлдог зүйлүүдэд бол өөрийн хүлээн зөвшөөрлтүүд бол орно. Даваа сул талыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө нэгэсэндээ өөрийгөө яг хэмбэгээ мэдчихээр даваа сул талууд нь бол гараад ирнэ л гэсэн үг л дээ. За энэ хүлээн зөвшөөрлтийн сэдэв өмнөх подкастаар бол орсон байгаа. За аав ээжигээ хүлээн зөвшөөрөх, удам огсоогоо хүлээн зөвшөөрөх. Энэ бол бас л үн цэнтэй эмэгтэйгээ олоход бол нөлөөлнө. Өөрийгөө ямар уг гаргалтай гэдгийг мэдэх нь маш их чухал. За мэдэхгүй байсан ч ойлгохыг мэдрэхийг хичээх нь бас их чухал. Бидний одоо энэ хүн төрөлхтний энэ махан одоо 21-р зуунд байгаа бид нар байгаа шүү дээ. Тэгэхээр махуудын хуулиараа бид нэр хамгийн сайныг нь төрүүлж үлдээх юм програмтай байдаг. Бидний одоо энэ махан бие, энэ хүн бол өмнөх үеүүдийн хамгийн сайн хувилбар шигшигдэж, хамгийн сайн генийг үлдээж үлдсэн юм махбод байгаа. Тэгэхээр энэ бие маш их хайрлах хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй, асар их өвгөтэй эзэн одоо аавуудын, ээжүүдийн хайрлаж нандинаж өрмөн гэсэн юм сэтгэлээс бид нар бол энэ үдий зэрэгтэй юм сайхан байгаа шүү дээ. За тэгээд төрсөн нутаг, эх орон, эх дэлхийгээ үнэлдэг, хайрладаг байх. Энэ өөрийнхөө үн цэнийг тодорхойлно. Брэнд өмсөх гоё, одоо брендийн ус төрөх гоё, шонох бас нэг талаараа дэмэл байгаа юм л да. Яг тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Хэтрүүлж бас болохгүй болчиход байна. Энэ одоо юу гэх битүү яг брэнд энэ төр болох ч юм уу битүү байхаар бас тэр эмэгтэй тухайн брэндэд бол асар их одоо дорой бороо орнуудын хүч одоо хөдөлмөрийн үйлчлэгч гэдэг юм тийм зүйлүүдээс их бүтдэг зүйлүүд байдаг. Асар их материалыг өргүү зардаг. Мэдээж би бол брэндэд маш их дуртай. Би брендинг үнэхээр хоббитэй дуртай. Би бол үнэхээр шүтдэг. Үнэхээр философик цаана гүн ухааны урлагийн бүтээшээ зүйлүүд бол байдаг. Нэг зүгээр тоо хэмжээтэй л гэж хэлээ, огт гэж хэлж болохгүй. Брэнд гэхээсээ илүүтэй бас юу байгаа, брендийг хэрэглэж болно. Тэгэл асуудалгүй. Аливаа хувцас эд хэрэглэл гоо сайхныг хэрэглэхдээ өдөрт нэг хувцас солиноч гэдэг юм уу. Одоо ингээл
өөрт нь байсаар байхад дахиж нэмж юм авдаг ч гэх юм уу. Өргөө зардал гаргахыг тэр бол жоохон утгагүй болчиход байгаа. Тэр нь байгаль ихтлэхийг хайрлахгүй байна. Өөрийнхөө үнцнийг мэдэхгүй байна л гэсэн санаа. Битүү нүүрэндээ ингээл юм хум төрхөөл ингээл цул ямар их мөнгө үрсэн ингээ харагддаг байх нь жаахан үнцэн нөгөө жаахан хайран юмд гамтай ханддаггүй мэт харагддаг. Тэгэхээр юмхнаар ингээ гоё юм хийчдэг тодорхой хэмжээний бас чанартай брэнд мэдээж хэрэглэж болно. Хэрэглэхүүг надад зарлах нь ч гэж одоо юу ах вэ? Гэтэ ер нь тийм хит их байгалийн гэмтээсэн зүйлүүдийг хэрэглэхгүй байх нь тухайн эмэгтэй ч эрэгтэй ч хүнийг бол их сайхан харагдуулж байна. Энэ ингээд бүр тренд мод болоосай гэж хүсэж байна. За тэгээд үнцэн гэдэг бол хин нэг нэр хэмжүүлдэг зүйл ерөөсөө биш. Үнцэн гэдэг бол өөрийгөө тодорхойлж байгаа зүйл. Би ингэж амьдрах эрхтэй, би жаргалтай, сайхан амьдрах эрхтэй. Би бол бүрэн дүүрэн гэд итгэл дүүрэн гал цогтой байгаа харц, үйлдэл, бие авч байгаа байдал бол үнцэн. Тэгээд энэ хувь заяанда талархаж танд өгсөн бүхий л зүйлд хүндэтгэлтэй хандах нь үнцэн. Аав ээж, хайртай найз нөхөд, удам ухсаа, эх орон, газар шороо, их дэлхий огшрохыг хайрлж хөндлөн гэдэг үнцэн. Үнцэн тийм хол зүйл юу л биш юм билээ л дээ, маш ойрхон зүйл байдаг юм лээ. За ингээд та нар маань асуух зүйл байвал комент хэсгээр бичээрэй. Баярлалаа.